За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За дахин нэг ээлжид бичлэгээр уулзаж байна. Би амар хөөрөг хэлэхүү, та нарын намайг амар хөөрөж байгааг хэлэхүү заяа. Гэт дараагийн бичлэг хурдаа орвол бичлэгнүүлээдэг болсон байна. Тэгсэн чинь миний нөгөө нэг уг хөөрөг зам маань хөдлөөд гяс нэг бичлэг биччихье гэж бодоод тэр дүүнэр дундаас л ах. За та яна ингэ Солонгост ирээд яг ямар ажил хийж үтсэн бэ? Хийж үтсэн ажлуудын талаар яриач гэсэн байсан. За ерөнхийдөө би ингэ тэмдэглэж байгаа үзлээ заяа. Маш их ажил хийж байсан юм байна. Солонгост ирээд би ирвүүгүй юу ирснийхээ оройноос ахуулж ажилласан заяа. Амар сонирхолтой. Тэр нэг Вонжу гээд одоо цөөвлөөс нэг цаг 30 минутын зайтай газар тийм газар очиж хэлний бэлтгэлд очижсэн байхгүй юу? Йонсэд орж исэн Йонсэд. За тэгээ очсон чинь мэдээж нөгөө нэг өмнөх хэлсэлтийн нөгөө нэг ингээд цомбинер бас байгаа шүү дээ Монгол дээд үеийнхэн. Тэр хэдэн охтууд яг ингээд би чинь 9 сарын 13-нд очиж исэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь үйлдвэрийн ажил байна ягарах уу өнтер гээд тэгээ би юу ягаан бэ интерметрэм тэгжсэн окей гэд ажиллахаар болдог байхгүй юу. Тэгээд очсон өдрөөс ахуулж би ажилласан заяа амар сонирхолтой. Тэр нэг ямар ажил байсан бэ гэхээр тийм гоо сайхны одоо тийм хуванцар савнууд нь шүү дээ. Тэгээд бодог содог хийдэг одоо ингээд пудр байдаг. Тийм сав үйлдвэрлэх тийм одоо үйлдвэр байсан. Тэнд бол 2 жил ажилласан заяа бүр ингээд үнэхээр утгаараа ягаарсан. 2 жилийн турш тэнд бол амар их ажилласан. Айгуу тийм буянтай гоё үйлдвэр байсан. Тэгээд ерөнхийдөө тэр үйлдвэрийн ачаар л шантарчгүй, буцчихгүй шиг бараг ингээд өөрөөрөө болгоод ёсын болоо гэж би бодож байгаа. За тэр үйлдвэртэй гэх юм бол ингээд одоо тухайн үеч юм бол хэл усмсгүй байгаа шүү дээ. Эхний өдрөөсөө ажиллаж эхэлж байгаа. Дээрээс нь ингээд яг тэр дээд үеийн зааж өгснөөр ингээд хийж л байгаа юм л та орчуулж тэд нар чинь бас хөөхөө орчуулж өгч юм өгөө зэ. За тэгэж тийж ерөнхийдөө жилийн хугацаа өнгөрнө, 6 сарын хугацаа өнгөрнө, жилийн хугацаа өнгөрнө. Тэр оронд миний хэл ингээд багаар сайжраад ерөнхийдөө ойлголцдог, ярилцдаг болоод ирж байгаа шүү дээ. Үйлдвэрт ингээд шөнөөр оройны 6-аас өглөөний 6 болтол ажилладаг заяа. Тийм үйлдвэр байсан. Тэгээд маш хамаг амар хурдан гэж тэр одоо үйлдвэрт ажиллаж тэр үйлдвэрт одоо шөнөөр ажиллаж байгаа ингээд одоо ихчнэр ахмад настангууд гэсэн үг зэ. Ахмад насны тийм хөвшин ихчнэр бүр ингээд мангар дээрлэх үү зэ. Би ингээд хэлгүй усгүй юу ч байдаг багтал ингээд дугуй ингээд гэж байж идэг гэсэн болохоос биш. Яг нэг жил гарангийн дараа сахуулаа би бүр хэрэлддэг болсон зэ. Хийгээл ахчин та яах гээд ингээд өрлөө загнаад байгаа юм би. Ямар ядаргаатай уртгаал тэгэл уртгаал хийл та ингээд битээ надад ингээд тооч хийгээд амар хэцүү байна гэдэг болчихсон. Тэр үйлдвэрийн хувьд бол одоо манай сургуулийнхны бүгдээр ингээд тэтгэжсэн амар буянтай үйлдвэр. Ихва гэдэг тийм үйлдвэр байдаг гэсэн бохоо. Одоос нь байгаа. Гэтэ одоо тийш очиж ажиллахгүй л дээ. За 2 дугаар ажил маань яг корона эхлэх үед заяа. Одоо болж байгаа юм. Яг корона эхлэх үед манай нэг эрэгтэй найз санаа ингээд найз нь Монгол явчаад ирья чи ингээд найзынхаа оронд ингээд ажиллаад өгөөч хэдхэн хоног 2-7 хоног ажиллаад өгч гээд явдгийн. За тэгээд явсан чинь коронад ингээд гарч ирээд хилмэл ингээд хязгаарлаад тэр ингээд нааш ирж чадхааргүй болдог байхгүй. Тэгээ би бараг нэг тийм амар сонин газар. Тэр газрыг ингээд та нар бас битээ буруугаар ойлгоорой заа ядаргаатай. Ямар газар ирсэн бэ гэхээр надад болохоор тэр хэлтэй зөв ингээд карки гэж хэлсэн заяа. Би тэгээд окей. Тэгээ юу хийх юм бэ гэдгсэн чинь ингээд хүмүүс гарангуй зүгээр ширээ-мэрийг ингээд цэвэрлээд өрөөг ингээд цэвэрлээд ширээ-мэрийг арчихад л болно. Өөр нэг юм хийгээд шаардлага байхгүй. А тэгээ үйлчлүүлэгч нар орох юм бол ингээд одоо мөсtöс аваад дэр ингээд ус гэх юм бол тэднийг ингээд аваач өгч явах болно гэж хэлжсэн байхгүй юу. За тэр газар нэгэн амар сонио онцлогтой байсан заяа. Яг ингээд энгийн карки ерөөсөө биш байсан. Одоо ингээд миний төсөөллийн карки заяа. Тэгээд найзуудаараа ороод ингээд сайхан ууж идэж байгаад ингээд шоу удаж гарч ирдэг. Би бол тийм юм бодсон за. Гэтэ үгүй. Яг ингээд эхний өдөр ингээд очисон чинь 3 залуу байсан. Тэгээд 2-ын захирлан нэг нь болохоор шилжаан. Тэгэхээр яг захирлын доотлол хариуцдаг үн гэсэн үг заяа. Тэгээд ингээд цаг явах тусам ингээд эрэгтэй хүмүүс нэгээрээ бүр ирсээр хагаад бүр бараг 13-4 эрэгтэй хүн болсон заяа. Вонжууд хөдөө штэ. Тэгээд тэгсэн чинь ингээд ямар газар вэ гэдэг одоо ингээд хэлэх юм бол ширээний залуучуудтай газар гэсэн үг. Тэгээд үйлчлүүлэгч нар зөвхөн эмэгтэй хүмүүс ирнэ. Тэгээд дээрэс нь ингээд скол гей ирнэ. Тэгээд скол ер нь л эмэгтэй хүмүүс. Тэгээд тэр газар би ингээд хамгийн анх ингээд ажиллаж эхэлж байхдаа ингээд хоёр жоохон ахмаг насны хоёр эмэгтэй ингээд үйлчлүүлэгчээр ирсэн заяа. Тэгээд би ингээд за тэр өрөөнд ороорой гэдээ оруулж өгчөөд ингээд
виски, мөсцөс инээ тэр жимс мемсийн бэлдээд ингээ оруулж өгдөг байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг удаа ч нөгөө хідэ ах нар чинь ингээ бөөнөр ингээ игэнж зогсоо заа. Айгуу гоё ах нар байсан заа. Би тухайн үед ч одоо жоохон байсан шүү дээ. Яасан ч хөрхэн залуучуудтэй ямар ч гоё залуучуудтэй гэл анх тэгж юу ч мэдээгүй байхдаа би тэгж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бөөнөр ингээ үүдэнд ингээ чихснаа ингээ нүүр ам хамаар ингээ толдцгаага заа. Тэгсэн чинь ингээ тэд нар орж гараад ингээ идэхгүй юу. Тэг би ингээ яг тийм ингээд анх харсан болохоор ч тэр юм ингээ би бүр сандраад заа ингээ биемээс халгалаад тэдний одоо 10 хэдэн залуучууд ороод ингээ хоёр залуу суугаад үлдсэн залуучууд нь гарч ирж байгаа хгүй. Тэр хамгийн анхны тим үдсэн зүйл бол амар тийм юу байсан. Миний хувьд бол үнэхээр шок байсан. Ширээний залуучууд окей би ширээний хүүхэн гэж сонсч байсан заа Солонгос тахта. Гэтэ ширээний залуучууд гэдэг сонсч үзээгүй байсан уу яахгүй. Тэгээд ийм газар юм байна да гэ. Тэгээ найз руу залгаа чи ийм тийм газар гэдгийг хэлэхгүй байсан чи гэдэг гэсэн чинь. Тэгсэн бол чи тэгээд жоохон үгүй мүгүү гэдэж магадгүй ч та найз нь ялтчих явцаа. Тэр ажиллаж исэн найз маань болохоор эрэгтэй хөвгчөө за эрэгтэй хөвгт. За тэгээд би чинь тэндээ ингээд 2-7 хоног ажилласан. Тэгээ байжсэн чинь нөгөө нэг хин маа тэр найз одоо ингээд карантинд ороод наач ирж чадхааргүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь ингээд цайлнан зөө амар сонио. Ингээд цайлнан тийм өдрийн цагийн тэд ид гэсэн юм юу ч байхгүй заяа. Зүгээр ингээд сарын 900 мянган өгнө гэдэг байхгүй юу? Би сар мар ажиллахгүй штэ хаа би зүгээр 2-7 хоног л манай найз ажиллаад өгчих гэдгсэн чинь одоо ингээд найз маань ирж чадхааргүй болцсон болохоор манай тэр захирал ингээд хэлж яахгүй. За тэгвэл би ингээд дараагийнхаа ажилтныг хайталч ингээд жоохон ажиллаад өгчөө гэд. Тэгээ ерөнхийдөө 1 сар ажилласан. За яг 1 сар ажилласан. Тэгээ тэгсэн чинь надад цайлан ингээд 900 мянган вон өгсөн заяа. Сарын цайлан. Тэгээ захирлын хэлж байгаагаар болохоор ингэж яг ингээд энд уг нь бол цайлан байдаггүй маа. Уг нь бол ингээд зөөгчнөр ингээд тэр одоо үйлчлүүлэгч нарынхаа типээр цалинждаг гэсэн тийм ярьдаг байхгүй. Тэгвэл нэгдүгээр би эмхтэй залуухан чиг хөөрхөн окей. Дээрээс нь би ингээд ажил төрөл мөрөлдөө ингээд явахдаа нүрэ ам хамраад 10 талаа будаж явна. Аль болох хөөрхөн хувцалж явахыг хичээ. Тэнгүүд тэр ичтэр хизээч надад типний бүхгүй заяа. Тэр ингээд өөртөө ингээд мэдрэхээр ингээд тэг ингээд эрэгтэй хүмүүсээс үйлчлэгээ авахаар ирсэн чинь өөрөөс нь айгу дээр нэг хүүхэд орсноо ингээд амар ихчээ гэдэг ингээд юм ингээд оруулж гаргаж өгөөд тахлаар чинь ингээд хүний зэвүүрнэс дургуурнэс тээ. Тэр утгаараас тэгснөө би ерөөсө тип аваагүй. Яг нэг удаа 50,000 вон тип авч ирсэн. Тэгээ манай захирал одоо ингээд угаасаа ийм газар эрэгтэй хүн л угаасаа зөөгчих хэвээр тэгээд ингээд цаар ажиллаж өгсөнд баярлаа гэд надад 900,000 вон өгч ирсэн заяа. За нэг ийм ажил яасан. За 3 дахь ажил нь юу вэ гэхлээр болдооч. Ocean World гэдэг одоо нэг усан парк заяа. Йой, миний амьдралдаа мэдэрчээсэн хамгийн новшин мэдрэмж байсан. Яагаад тэгэхээр одоо ингээд Ocean World дээр чинь ингээд одоо цаамшлын юм том автобус цугаад ингээд ажилдаа явж байгаа штэ. Тэгэнгүүт амар хачны тийм сонгуулийн сонгуулийн урт сонин цэв цэнхэр мөнгөтэй подолк өмсүүлснэгээд толгоогоор ингээд амар зэлдсэн ингээд панда зүгээд заяа. Окей, тэр хувц сонирын хувьд бол би нэг тийм их сонирхол гэж бодсон болохоос амар тийм дургу мөргөө хүрээгүй зэ. Яг ханаас ахуулж ингээд миний хамгийн зэвүүр үрж хийсэн бэ гэхээр яг хүмүүс гэж зугаацж найз нөхдөйгөө тоглож ингэж гээд ирж байгаа штэ. Ингээд тэд нар ч ингээд амар гоё бикини өмссөн ингээд хөөрхөн залуучууд хөөрхөн охтууд ингээд хоорондоо тоглож мөглөл наадаж модал ингэсэн чинь би гэсэн чинь нэг үл бис хачин панда манда зүс амар сонио подолк өмссөн заяа. Тэгэл тэд нар ингээд галтогоонд ийм ажил хийжсэн. Тунгасны газар. Тэгээ галтогоонд болохоор ингээд будааг ингээд гараараа ингээд бөөр хилөөд тэгээ тавган дээр тавиад ерөнхийдөө бол ингээд тунгаасаа гаргаад шууд үйлчлүүлэгч нартай өгөхөд бэлддэг ажил хийдэг байсан заяа би. Тэнгүүд тэр ажил нь явж хамгийн цэвэрхэн ажил нь заяа. За тэгээд өөр найзууд болон эрэгтэйнэр ямар ажил хийдэг байсан бэ гэхэлэр мангар тоо ингээд түрдэг хогны сав түрээ заяа. Гадаж амар халуун боо штэ. Тэг хүн болгын тоглож наадаж байгаа тий. Би болохоор амар аттай ч тэр юм уу ингээд ягаад ч маягүй тийм хүмүүс намайг нэг хараад ахааргүй тийм ажил хийсэн заяа. Тэгээ бус хүүхдүүд гэхлээр нөгөө нэг амар том хогны сав өдөржингөө чирээд ингээд тэр ингээд тойроод хүмүүс хаясаа ингээд хогийг аваад ингээд явдаг заяа. Тэгээ би тэр газар яг 3 удаа очиж ажилласан. Яг үнэхээр мөнгөний хэрэг байсан болоод ажилласан заяа. Тэгээ очих болгондоо бүр ингээд яа. За ариун санаа твч чи нэг өдөр ингээд тоглоо зугаацаад явна. Тийм болохоор нүдэ анаа л ажиллаа. Одоо өөр ямар ч арга байхгүй. Тэр одоо 2 жил ажилласан үйлдвэр гэдэг байгаа чинь бүр
ажил нь байнга байж идэг бол биш байхгүй. Нэг гарч ирэхээр яг нэг тийм 2-7 хоног гарч ирээд тэгээ 2-7 хоног байхгүй байжгаад 2-7 хоног гарч ирээд иймэрхүү маягаар явдаг гэсэн үйлдвэрээсэн болохоор тийм ажилгүй байх 2-7 хоногт янз бүрийн ажил хийлгэн штэ угаасаа тийм саамшил гэдэг чинь төрөл бүрийн ажил байгаа. За амьдралдаа миний мэдэрсэн хамгийн муухай ажил л ерөөс тэр усан паркинг л ажилласан заяа. Бурхан минь ёо. Өстөө нэрээ ягаад ч тийм тэгтээ ингээд аваад тулаг гарцсан л юм л да. Тэр л их хамгийн инээдтэй ажилласан. За дараагийнх нь ажил гэхлээр машины сэнсний үйлдвэр байхгүй. Тэгээ ингээд бахан тослогоо ингээд хийдэг болохоор тосны үнэр үнэхээр их байдаг байсан. За тэгээ ингээд ажил руугаа оронгууд өдрөжингөө тэр тосноо ингээд одоо зов жаад ингээд гэртээ ирэнгүүдийг надаас хүртэл ингээд тоос ингээд шингэцүү өнөртдөг байсан. За тэнд ямар ажил хийдэг байсан бэ гэхлээр одоо ийм жижигэн төмөрнүүд ийм бүрэнки дундаа юм нөхтэй. Тэгэд ингээд олноор нь байжгаад ингээд юмд ингээд одоо ийм юмд ингээд шургуулж ингээд хийдэг тийм ажил байсан заяа. Яг ганцхан тийм ийм хөдөлгөөнийг бүр өдрийн 12 цагийн турш хийдэг байсан заяа. Тэр бол хамгийн өндөр цалинтай ажил байсан. Тэрний 8 цаг ажиллах нь 90,000 зэн байлуу шөнөөр. Тэгснээ тэгээ цунгаад ингээд сунгаж ажиллана тийм. Тэгэхээр 12 цаг ажиллангууд нэг 150,000 тэр хавцаа байдаг байсан байхгүй. Тэгээ мэдээж нэгэн талныг гарч байгаа их гэж бодоод угаасаа би ингээд цагаа сунгаж ажилладаг байсан байхгүй. За ингээд одоо ерөнхийдөө бол миний вонжууд үзсэн хамгийн аимшигын хэцүү ажлууд байсан. Тэр усан парк л аимшигтай заяа. Бурхан би яг тийм сонгуулийн авгаа биш ээ зүгээр л ингээд имэнэр сонгуульд явхад ингээд те бүгдээр адилхан юм яжитэлтэй подолк нь ингээд айгу олон жил өмсөгдсөн мангар илэгдсэн халтайсан подолкнууд заяа. Окей. За ингээд ерөнхийдөө вонжугийн маань тэр хэлний бэлтгэлийн миний амьдрал ингээд дуусч байгаа. Тэгээ мэдээж би сөүл рүү ирж байгаа их сургуультай. За эренгүүтээ би шууд нэг юу яжсан. Махны газар ажилд орж ирсэн. Ирвүүгүй юу. Махны газар зөөгч идэг байсан. Тэгээ тэндээ бас нэг 8-9 сар ажилласан баха. Тэгээд мэдээж хүн хэл уцаа сураад ингээд өөрийгөө амар хөгжүүлмээр байсан. За би хэдий болтол ингээд амар сонин ийм миний ирээдүйд ямар ч ахицгүй тийм ажлууд хийгээ явах юм бэ гэсэн учраас ерөнхийдөө бол бас нэг хөөрхөн тренер нэлээд явсан. Ингээд онлайнаар ч гэсэндээ ингээд тасгал заагаад, заалан ч тасгал заагаад ингэж бас нэг 4-5 сар явж исэн байхгүй. Тэнгүүдээ араас нь жимсний газар ажилд орсон. Ямар газар яг гэхлээр тэндээ би бараг жил ажилласан заяа. Тэрний ингээд шөнийн оройны 5 цагаас өглөөний 5 цаг болтол ажилладаг. Тэр ихтэй ингээд хүмүүс орж ирээд үйлчлүүлдэг газар биш заяа. Ингээд захиалгын дагуу би ингээд жимснүүдийг угаагаад, арчаад, хэрчээд ингээд шууд идэхээр бэлдээд ингээд боож өгөөд хүргэлтийн ингээд моцодлон хийж өгч явуулдаг. Тэр ажлыг би нэг жил хийсэн. Тэрний цалин болохоор 7 хоногийн нэг өдөр л амардаг. Тэгэхээр чинь бараг 25-6 хоног ажилладаг хэрнээ 2,500,000 байсан заяа. Шөнөөр ажилладаг. Тэгэхээр өдрийн 12 цаг штэ. Тэгээ ингээд цагаар ингээд бодоод ангууд нэг цагийн бараг нэг 6,000 7,000 хэдэн цаг аваад байсан байхгүй. Тэгээд окей. Одоо л ингээд болий шүн мөний нойр мөр болий. Дээрэс нь ингээд амар урт ажиллаж байгаа цалин чинь таалагдахгүй байна те. Гэхдээ миний хамгийн жаргалтай ажилласан ажил бол тэр ажил байсан. Тэрний ингээд доторх ингээд засал чимэглэл интерьер үнэхээр цэвэрхэн газар байсан заяа. Тэгээ ганцаархнаа ажилдаг. Тэгээ ингээд захиалга орж ирэхгүй хэдэн цаг ингээд буудан дээр гівтэл эсвэл уцаараа оролдоод эсвэл тэндээ хичээл номоо хийгээд ингээд сууждаг байсан байхгүй. За тэр ажлын хувьд бол үнэхээр миний энэ Солонгос дээрээ хийжсэн хамгийн тийм хөнгөн бөгөөд цэвэрхэн ажил байсан. Тэр ажлаас гарангуудаа би өсчний газар ингээд хүний толгой угаагаад хатаад тийм ажил хийсэн. Тэр нэг үсрээл нэг сармаар л хийсэн баг. Надад тэр хамт ажиллаж исэн амар эгч нарын ааш нь надад бүр таалагдаагүй. Амар тийм хөөе хинэ хурд ая бали. Тэгээ угаасаа миний сонгогсон. Ингээд миний өөрийн ааш аринчтай ерөөсө тааралтаагүй ажилласан. Цалин нь цагийн 13-4 мөрчлөө. Ер цалин дайжгүй байсан л та. Гэтэ урт цагаар биш байхгүй. Яг ингээд хүн ихтэй цагаар гэхэр чинь бараг нэг 4-өөс ахуулаад 9-ийн хооронд ерөөсө өдөрт хэдхэн цаг л ажилладаг байсан байхгүй чинь ажилтаа. За тэрнээс гараад шууд би бартендер болсон. Мэдээж би тэр ажлынхаа хажуугаар бартендерийг ингээд сурч ирсэн. Тэгээ сураад би хангалттай сурсан гэж үзээд тэгээ ерөнхийдөө шууд бартендерийн ажилд ороод одоо энэ ажиллаж байгаа газараа ингээд бараг жил хагас бараг одоо 2 жил болох гээд байна уу юу? Тэгж ажилласан байгаа. Ой.
бурхан минь та нар зөв төсөөлөд үзцээ. Тийм усан парк дээр хүн болгоо ингээд тоглоод найз нөхөдтэйгоо хамаг гой дээрээ тавиал ирээл амир ганган манга охтууд ирээл бикинэд тэргөө бөө тоглоод инээд хөөрөө жаргаад гисэн чи бид нар ингээд нэг эдэн сонгуулийн сонио хувцас өмсөө толгоо молгоо тэр баандагаар боододгийн чи юу юм бтэ зүгээр юм алхаа өгч болдгоо байшин. Яг тухайн үед ингээд би өөртөө итгэл амар алдчихсан ёо. Гүлэг. За яг уу жоохон л хичээчи. Нэг л өдөр би энэ дээрээ угаасаа найз нөхдөд тоглоно. Тийм болохоор одоо л жоохон хичээчээд болох юм шиг байна. За нэг тиймэрхүү л ажил төрөл хийж исэн юм байна да. Тэгээд тэр хамгийн хэцүү ажил нь бол мэдээж тэр усан паркийн ажилласан хамгийн жаргалтай ажил маань миний тэр жимсний газар ажиллаж байсан ажил байсан. Тэгээд одоо хийж байгаа ажил маань бол үнэхээр гоё. Би одоогийнхаа ажилд хамгийн их хайртай. Ягаад тэгэхээр ингээд би өөрийнхөө одоо энэ ажиллаж байгаа газраасаа би ингээд амин ич хүчийг авдаг заяа. Өөртөө итгэлээ олж авдаг. Ягаад тэгэхээр хүн болгонтэй ингээд олон хүнтэй харьцах тусам хүний ингээд жоох ингээд хүнтэй харьцах чадвар аягүй тийм дээшлж ирдэг байхгүй юу. Тэр манай үзэгчд амар хөөрхөн. За тэгээд одоогийнхаа ажилдаа ер нь бол Солонгост байх хугацаанд энэ ажлаа бол хийн гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа ерөнхийдөө мөнгө төгрөгөө сайн хавраагаад боломжтой болох юм бол менежертайгаа хамт өөр газар нэгээ тэр газараа ингээд шууд өөртөө хариуцаад ажиллая гэсэн тийм яриа бас гарч ирээд байгаа. Тийм тэгээд та нар ихтэй намайг бүр ингээд үзээд амар хөөргөө би ажил амар хөөрөө маа. Тэстэ үнэхээр их баярлж байгаа. Тэгээд цаашдаа гой бичлэг хийнэ. Тэгээд одоохондоо Солонгост ирээд уучраалахгүй байгаа дүүнэртээ хандаж хэлэхэд бол хоётын. Тэгээд одоо хичээжтэй. Тэгээд хичээгээд явж байхад нэг л өдөр ингээд ариг бүх юм чин гоё зэгцрээ 50 болоод ирэх цагт бол ирэх 50 болох цаг бол ирнэ. Тэр болтол ингээд хичээгээрэй л гэж хэлмээр байна да. Тэгээд ажлыг бол битгий голоорой. Тэгээд ямар ч ажил хийснийхаа дагуу мөнгө авч байгаа болохоор ингээд гоёор хийгэрэй ажиллаа. Нэг тийм бити ялархаад тэ ёо бүр стандарт амнамтраа. Би ингээд хамгийн сонин нь бүх ажлуудтай амар талархаж ажилладаг байсан заяа. Ягаад тэгэхээр тэр ингээд намайг тижээж байгаа газар тэр захирал намайг ингээд тэр цалинжуулж тэр мөнгөөр нь би өөрөө ингээд хоол унд сургалтын төлбөрийг болгож явж байсан болохоор тэр нэг ажилд ингээд ялархаад бүр ингээд ёо би стандарт бууж өгмөр явмаар ингээд тэгжсэн удаа бол нэг чирхэгч байгаагүй. Одоо тэгээ Солонгосын энэ амьдралд бол би нэлээд тасцсан. Үнэхээр энэ дайггүй жаргалтай байгаа. За тэгээд өнөөдрийн маань хоёр дахь бичлэг маш дайггүй таалагдлаа. Өнөөдрийн гэртээ өдржингөө амарцсан байсан болохоор нэг ганц хүмүүс хөөргөөд байхлаар нэг ганц бичлэг дахиад нэмэ хийждэм үү гэж бодоод. Нэг тиймэрхүү сонин сайхантай байна да. Тэгээд манай үзэгчд ихтэйстэй амар хөөрх юм аа. Гэт айгу гой үгээр айгу гой урамшуулах юм аа. Хүн юу н тэгээд сэтгэлээ амтан гэж хүнд ингээд гой тавуу хэлчихэд ингээд чиний ингээд мөнгө төгөөрөг те эрүүл мэнд зэнд чи ингээд унаад байхгүй шүү дээ. Тийм болохоор аль болох хэлж болох боломжит газар ингээд аль болох сайн ингээд гой үг хэлж байгаарай гэж би бол хүсдэг. Одоо би ингээд ажил дээрээ ингээд очиод хүмүүстэйг яриа ингээд юм яриад надад юм ярихгүй хүмүүс ч зөндөөл байгаа л та ингээд найзуудаараа ирээд юу яадаг. Зүгээр ууж идэцгээ явдаг. Скол ингээд орж ирсээр таньдаг болсон. Бүр ингээд бүр андууд бүр тийм болсон хүмүүс ч гэсэндээ байгаа. Тэгээд би аль болох хүмүүстэй ингээд бид хоёрын хооронд харилцан яриа үүсэх юм бол за өнөөдрийг маш сайн давлаа. Мундаг байлаа. Өнөөдөр ч гэсэндээ сайн ажиллаа. Өнөөдөр ч гэсэндээ хамаг байдгаараа шилтгэн байсан шүү. Тэгээд одоо гоё ингээд гоё амарч агаад ингээд гоё яваарэ. Яг нэг иймэрхүү байдлаар бид тэр хүнийг ингээд аль болох гоё урамшуулж өгөхийг хүсдэг. Тийм болохоор гой үгэнд бол бити харан байгаарэ гэж хэлмээр байна. Тэгснэ за ингээ хүмүүс жоохон ингээд муулж суулж гоо доор нэг манайд орсон зүг хэрэлчихэд за чи зүр зайл байлэн тэр. За тэгээд нэг л мэдхэд 6000 гуулаа болчлоо. Тэгээд би 5000 хүрэхээр дуулна гэж хэлсэн байсан. Бид тэр дуугаа энэ 7 багтаага дуулчихна. Тэр юу амт хөгжмийн хамтлагийн дүүнэртэйгээ цагаа бас угаас товлоно. За тэгээд нэг тийм сонин сайхантай байлаа. Манай бүдөө хөхд маш гоё байна. Сайхан байна, жаргалтай байна. Та нар ч гэсэндээ өнөөдрийг маш мундаг давлаа. Тэгээ маргаашд амжилт хүсье. Тэгээд гоё хүн байгаарай, гоё энергитэй хүн байгаарай. Хүнд хайр, аз жаргалыг гоё мэдрүүлж байгаарай гэж хэлье. За тэгээд энэ бичлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцай. Түр баяртай.